Хятадын түүхийг дөнгөж судалж эхэлж байгаа хүмүүсийн хувьд 20-р зууны эхэн үеийн түүх нь жоохон ойлгомжгүй санагдаг байж мэдхэмтэй. Энэ хүүх видео хичээлийн зорилго нь 20-р зууны эхэн үеийн Хятадын түүхийн талаар товч тодорхой ойлголт өгөхөд оршино. 1900-аад оны эхэн үед Хятадын эзэн хаанд засаглал доройтон мөхөж байсан. Энэ бол маш чухал асуудал. Учир нь Хятад бол хэдэн мянган жилийн туршид олон янзын угсаа залгамжилсан хаадаар удирдуулсаар ирсэн улс. Гэвч өмнө дурдсанчлан 1900-аад оны эхэн үед Хятад хаан засаглалд оройтож тухайлбал чин гүрний төр улам доройтон мөхөж байсан үе. Үүнд хэд хэдэн учир шалтгаан байсан. Мэдээж эхнийх нь бол 1800-аад оны сүүлээр Хятад Японы данаар Япончуудын гарт ихээхэн өрцөн явдал. Мөн хаан засаглалыг эсэргүүцэгчид эзэн хааныг улс орноо удирдах шинжилж чадахгүй байна гэж хүмжилсэн. Учир нь 1900-аад он гэхэд дэлхийн ертөнц маш их хуврын өөрчлөгдөж шинжлэгдсэн байсан байна. Харин Хятад орон 1800-аад оны туршид өөрсдийн нөлөөгөө тэлэх гэсэн бусад улсуудын бодлогын золиос болж эдийн засаг, улс төр, техник, технологийн хувьд бусад улс орноос ихээхэн хоцрогдсон байдалтай болсныг олон хүн хүлээн зөвшөөрсөн. За тэгэхээр ингээд 1911 оны үйл явдал руу оръё. Та бүхэн өв чаны бослохын үр дүнд чин гүрний засаглал мөхснийг мэдэж байгаа байх. Ингээд 1912 онд Нанжин хотно бүгд найрамдах Хятад улс байгуулагдсан. За 1912 онд Нанжин хотно бүгд найрамдах улс байгуулсан. За энд Нанжин хот байна. Энд бүгд найрамдах улсыг тунхагласан. Харин Бээжин хот бол эзэнт гүрний хаан засаглалын төв байсан. Ингээд захын мужид зарлан тунхаглагдсан бүгд найрамдах улсын анхны ерөнхийлөгч нь эмч Сун Яцен байсан. За энэ зураг нь үнэн дээр энэ хүн чин гүрний засаглалыг мөхөөсөн тэр бослоход гардан оролцоогүй бөгөөд тэр үед Америк нэгдсэн улсын Колорадо мужийн Денвер хотод амьдарч байсан. Гэхдээ тэр босогчдын удирдагчдын нэг бөгөөд хэд хэдэн удаа эзэнт гүрний засгийг түлхэн унгаах гэж оролдож байсан итгэгчнүүдийн нэг. Энэ үед тэрээр хуучин засгийн үеийн цэргийн генерал Юан Шикайтай нэгдэн тэмцэж байсан. Юан Шикайчаас түүнээс дутгааргүй сонирхолтой түүхтэй хүн. Ингээд Сун Яцен маш их улс төрийн амбицтай Юан Шикайтай тохиролцоо хийсэн. Юан Шикай түүнд хэрвээ эзэн хаан Пүийг сүүлчийн эзэн хаан Пүийг хаан ширээнээс нь албан ёсоор татгалзуулж чадах юм бол би ерөнхийлөгч болмоор байна гэсэн байна. Сун Яцен ч үүнийг нь зөвшөөрсөн. Улмаар Юан Шикай бүгд найрамдах Хятад улсын албан ёсны ерөнхийлөгч болсон. Гэвч энэ нь түнд хангалттай санагдаагүй. Ингээд 1915 онд өөрийгөө эзэн хаанаар өргөмжилсөн хаан засаглалын эсрэг тэмцэж байсан маш олон хүний дургуутслыг төрүүлсэн байна. За 1916 онд тэрээр нас барснаар Хятадын төрийн түүхэнд маш их эмх замбрааг харгалдаанд үе эхэлсэн. Өмнө нь эзэн хааны засаглалын үед ч Хятадын айрам хизээж нэгдсэн удирдлагатай нэгдмэл хүчин байж үзээгүй. Армийг янз бүрийн муж улсыг төлөөлж эзэн хаанд үнэнчээр зүтгэхэн андгаалсан цэргийн жанчид хэсэгчлэн захардаг байсан. Юан Шикай хаан ширээнээс бууж улмаар нас барсны дараач тэр түүнээс өмнө өөрийгөө хаанаар зарлах үед ч тэр айрам түүнд үнэнч байх андгаа өргөсөнгөө. Энэ нь цэргийн жанчдын эрен хэмээх үеийг Хятад эхлүүлсэн. За энэ бутралтай үед Хятадд төвлөрсөн засаг гэх юм огт байгаагүй. Муж бүр өөрийн аримтай бөгөөд тус тусдаа цэргийн жанжтаар удирдагдаж байсан. Ингэж хямралдан байлдаж байх үед тухайлбал 1920-оос 21 оны үед Сун Яцен огт бууж өгөлгүй тэмцэж байсан. Тэрээр өмнө зүгт Гуанчжоу муж руу явж сайн дураараа хувьсгал засгийн газар байгуулан Хятадын бүгд найрамдах улсыг буцаан тунхаглаж төрийн эрхийг нэгтгэхийг төлөө тэмцэж байсан байна. Гэвч тэрээр Гуанчжоуд ирээд удалгүй 1925 онд хавдраар өөд болсон байна. Түүний эхлүүлсэн тэмцэл хөдөлгөөнийг Гоминдан гэж нэрлэдэг. За одоо энд Гоминдан гэж бичээдхий түүний эхлүүлсэн тэмцэл хөдөлгөөний нэр. За түүнийг өөд болсны дараа эрх мэдлэн генерал Чанкайшид шилжсэн. Тэрээр Коминданы цэрэг армийн хүчний ихэнхийг захардаг байсан учраас бид түүнд эрх мэдлэн шилжсэн гэж ярьж байгаа хэрэгэлтэй. Жохом энэ хэсэг үе Хятадын иргэний дайны эхлэлийг тавьсан гэж хэлж болох юм. Учир нь 1921 оноос Сун Яцен өөд болох үе хүртэл Коминданы намынхан буюу Хятадын үндэсний намынхан зөвлөлт холбоот улс Хятадын коммунист намтай нэгт хамтран ажиллаж байсан. Тэдэнтэй хамтарч байсан гол шалтгаан бол мэдээж Хятадыг нэгтгэх явдал байсан. За гэвч Сун Яценыг нас барсны дараа Гоминданы эрх мэдэл генерал Чанкайшигийн гарч шилжснээр тэрээр өөрийн эрх мэдлийг бэхжүүлэхэд анхаарч байсан. Тэр анхандаа ч коммунистуудаа шууд сөргөөцөлдөггүй.
Гэвч 1927 он болоход Чанкайши коммунистуудыг илт мөрдөн мөшгөж эхэлсэн байна. Коммунистууд болохоор бид Сун Яцны үзэл санааг дэмжигчд, илэрхийлэгчд гэж өөрсдөө үзэж байгаад Чанкайшигээр удирдуулсан коминданыхан үгүй бид харин жинхэнэ Сун Яцны байгуулсан бүгд найрамдах засгийг төлөөлж байна гэж эсэргүүцэж байсан. Ингээд 1927 онд Хятадд иргэний дайн эхэлсэн. За энэ бүхний эхлийг төр засгаа төвлөрүүлэн удирдах гэж цэргийн жанжиттай тэмцэлдэж тэрч байтугай коммунистуудтай тэмцэлдэж эхэлсэн Гоминданы намынхан тавьсан байна. За ингэж байтал 1930-ад он болж Япон улс Хятадын их газарт өөрийн армийн сүр хүчийг үзүүлэхээр оролдож эхэлсэн. Япончууд Формосо арал буюу одоогийн Тайваныг мөн Солонгосыг аль хэдийн 1800-аад оны сүүлээр болсон Хятад Японы дайны үеэр эзэлчихэд байсан. Ингээд 1931 онд Япончууд Манжуурт халтан довтлсон байна. За энэ нь зүгээр ч нэг довтлохоо биш. Япончууд олон жилийн турш Хятадын нутагт эзэн суусан булаан эзлэлтийн эхлэл байсан. За тэд энд 1937 он хүртэл Хятадууд бүгдээрээ Япончуудын эсрэг нэгэн зэрэг дайтаж эхлэх хүртэл эзлэж байсан. За энд би Японы булаан эзлэлтийг харуулсан газрын зургийг та бүхэндээ үзүүлье. За зүүн өмнөд Азад Хятад Япон хоёр улсын хувьд бол дэлхийн 2 дугаар дайн үнэндээ Хятад Японы дайны үргэлжлэл байсан. Дэлхийн 2 дугаар дайн албан ёсоор эхлэхээс бүр өмнө Япончууд Хятадын их газрын нутгаас аль хэдийн булаан эзлээд байсан. Япон улс Манжуурыг булаан эзэлж байх үед энэ үед буюу 1934 онд Чанкайшигээр удирдуулсан Гоминдан буюу Хятадын үндэсний намынхан, Хятадын коммунист намынхантайгаа тэмцэлдэж эхэлсэн гэдгийг бид өмнө хэлж дурдсан. Ингээд 1934 онд тэд коммунистуудын гол хүчинг бүсэлж, коммунистууд бараг л бууж өгөх дээрээ тулаад байх тэр үед Хятадын түүхэнд урт марш гэж их сонин нэрээр нэрлэгддэг нэг чухал үйл явдал болсон. За энэ үеэр Хятадын коммунистууд уулын хэцүү замаар маш хол газрыг туулж Хятадын хойд хэсэг рүү бүслэлтээс зугтан гарч чадсан байна. Энд урт маршийн газрын зураг байна. За энэ нь коммунистуудын хувьд бараг дүүжлүүрээс зогссон мэт чухал үйл явдал байсан. Чухамгүй энэ урт маршийн үеэр Мао Цзэдуны удирдагчийн чадвар тодрон гарсан. Хятадын хойд нутаг руу зогссон урт маршийн үеэр Мао Цзэдун өөрийн ур чадварыг гайхалтаар харуулж Хятадын коммунист намын удирдлагыг гартаа авсан. За ингээд цааш нь жаахан хурдтай явъя. Дэлхийн 2 дугаар дайны нэг фронт болсон Хятад Японы дайны үеэр Америк нэгдсэн улс Перл Харборыг бөмбөгдүүлсэнхаа дараа нэгдсэн эвслийн бүрэлдэхүүнд орж Японы эсрэг дайнд оролцох болсон гэдгийг бид мэднэ. Ингээд 1945 онд Японы Хирошима, Нагасаки хотуудад атомын бөмбөг хайснаар дэлхийн 2 дугаар дайны номхон далайн фронтын дайн өндөрлсөн түүхтэй. За харин яг энэ үед Хятадд хоёр үндсэн намын хооронд иргэний дайн жинхэнэ утгаараа өрнөж байл. Хятадын иргэний дайн анх 1927 онд эхэлж энэ бүх үед үргэлжилсээр л байсан. Энэ бүх хугацаанд тэд гадны нэг л дайсантай байсан. Тэр нь Япон улс байсан. Хятадын газар нутгийг улам гүдэнцгий эзэлж өөрийн эзэнт гүрний нөлөөлөө тогтоохоор үргэлж оролдож байсан. Гэтэл үүний хажуугаар Хятадын хоёр нам хоорондоо тэмцэлдэж үндсэн ганц дайсан болох Японтойгоо тулалтгаа анхаараач гэж бие бинийгээ зэмлэж байсан байна. Гэвч 1945 онд дэлхийн 2 дугаар дайн дуусч Япон улс ялагдсанаар Хятадын коммунист нам ба Гоминданы намын хооронд засгийн эрхийн төлөө тэмцэл бүрэн утгаараа өрнөсөн. Энэ үед дэлхийн түүхэнд болсон томоохон сэргэлтүүдийн нэг болсон. Учир нь 1934-өөс 35 оны үед дээсэн дөрөөндөр дэмжигнэж зугтаж ам гарахаас өөр аргагүй болж байсан Хятадын коммунист нам хүчээ аван сэргсэн байна. За ихэнх хүмүүсийн үзэдгээр коммунистууд Хятадын хөдөөний тариачид энгийн иргэдийн дэмжлэгийг авахдаа коминданчуудаас илүү байсан нь үүнд нөлөөсөн гэж үздэг. Ингээд 1949 онд коммунистууд Чанкайшигийн коминданы хүчийг буд цохиж түүнийг их газрын Хятадаас зүгтэн Тайвань руу дөрвөж тэндээ өөр төр засаг байгуулахад хүргэсэн. За ийхүү 1949 оноос хойш Хятадын коммунист намаар удирдуулсан бүгд найрамдах Хятад ард улс их газарт оршин тогтнож байгааг бид мэднэ.